Нэмэх үйлдэл. Сайн байцгаана уу хүүхдүүд ээ? Тоогоо сурахад бэлэн үү? Өнөөдөр 10 дотор нэмж суръя. Хичээлээ сайн сураад ээж автайгаа хамтдаа тоогоо бодоорой. Одоо бүгдээрээ нэмэх тэмдэгтэй танилцъя. Энэ бол нэмэх тэмдэг. Харин энэ нь тэнцвүүгийн тэмдэг. За тэгвэл 3 дээр нэмэх нь 1. Тэнцвүү хэд гарах вэ? Хамтдаа бодцгоё. Эхний тавган дээр 3 улаан алин байна. Харин 2 дахь тавган дээр 1 ногоон алин байна. Нийт хэдэн алин байгааг бүгдээрээ олцгоё. 1, 2, 3. Эхний тавганы 3 улаан алин дээр 2 дахь тавганы 1 ногоон алимыг нэмлээ. Хамтдаа тоолъё. 1, 2, 3, 4. Нийт 4 алин байна. За тэгвэл бичиж үзье. 3 дээр нэмэх нь 1. Тэнцүү 4. Тэгвэл нэмэх үйлдэлийн гишүүдээр нэрлэвэл 3 нь 1-р нэмэгдэх үү? 1 нь 2-р нэмэгдэх үү? 4-ийг нийлбэр гин. Нэмэх үйлдэлийн гишүүдийг сайн тогтоож аваарай. Дараа нь олон хичээлдээр ашиглая шүү. Одоо бүгдээрээ өөр бодлого бодъё. 1 дээр нэмэх нь 3. Тэнцүү хэд вэ? Эхний тавганы 1 ногоон алим дээр 2 дахь тавганы 3 улаан алимыг нэмье. 1 ногоон алим нэмэх нь 1, 2, 3. Бүгд 1, 2, 3, 4. Хөөх, 4 алин байна. Тэгвэл 3 дээр нэмэх нь 1. Тэнцүү 4. Бас 1 дээр нэмэх нь 3. Тэнцүү 4. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь адилхан гарч байна. Одоо бүгдээрээ өөр тоонуудыг нэмж үзье. За хүүхдүүдээ сайн хараарай. 3 дээр нэмэх нь 4. Тэнцүү 7. 4 дээр нэмэх нь 3. Тэнцүү 7. 2 дээр нэмэх нь 6. Тэнцүү 8. 6 дээр нэмэх нь 2. Тэнцүү 8. 5 дээр нэмэх нь 2. Тэнцүү 7. 2 дээр нэмэх нь 5. Тэнцүү 7. 5 дээр нэмэх нь 4. Тэнцүү 9. 4 дээр нэмэх нь 5. Тэнцүү 9. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй байгаа биз? Сайн тогтоож аваарай. Ингээд 10 хүртэлх тоонуудыг нэмж сураарай. Хүүхдийн уран бүтээлийг Масчахаа веб, Масчахаа гар утасны аппликейшн бас хүлээн авч үзээрэй. Таны хүүхдийн боловсрол бид тусна.